За энд иргэн Батцоргийн хувьд бол байдал хэцүү байгааг би ойлгож байгаа. Яг л энэ чинь бас томоохон объект байна. Худалдаа үйлчлэгээ явуулж байгаа. За тэгээ өөрөө бол мэдээж төрийн тодорхой шийдвэрүүд миний энэ үйл ажиллагаанд нөлөөлсөн байгаа учраас одоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээ дээр нэмээд нөхөн төлбөрийн үед бол бас асуудлууд яриад байгаа. Тэгээд бид нар бол энэ дээр төрийн холбогдох зардлаас асуудлыг шийдвэрлээ, төсвөл шийдвэрлээ, дараа нь буруутай этгээдээр төлөвлөх гэдэг ийм одоо юу руу ажлын даалгавар нь эцэлэгдэж батлагдж байгаа. Тэгээ тэр нь бол гэрээ байгуулсан тамийн газар дээр байдаг байхгүй. Тэр нь бол над дээр биш. Тамийн газар дээр ажил гүйцэтгэх хүмүүстэй гэрээ байгуулах ажлын хөлс ажлын даалгавар дээр батлагдав. Тэнд сонгон шалгуулалтын явагдаа даалгавар хийсэн гэсэн үг. Сонгон шалгуулалтын зохион байгуулагдсан гэж ойлгож байна. Тэгэхээр хизээс нуурж одоо болгож хийсэн. Өнөөдөрс бид ингэж байгаа. Аж ахуйн нэгжүүд ер нь бол мэдээж би тавганд хэлсэнтэй хүнд байгаа. Гэхдээ хойшлуулалтгүй ажиллагаа явуулж яаралтай энэ ажлыг зохион байгуулах бол одоо бид энийг зохион байгуулж энэ даланг наашин тэлэх яаралтай шаардлага байгаа. Энэ даланг. Тэгэхээр энийг яаралтай тэлэхгүй бол энэ гүүрэн дээр одоо энэ гүүрний доогоорх байгаа мачаалаа дийлэхгүй асуудлууд нэлээд хүндчээд байгаа учраас бид яаралтай энэ даланг наашин татах юм яаралтай шаардлага байгаа. Тэгэхээр ийм учраас бид энэ ажлыг бас яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Тэгэхээр эхний ээлжинд одоо бид ингээд мэргэжлийн компаниудыг оруулна. Тэгээ би хэлж байгаа те ер нь бол байгууллагуудаа хамтран ажиллах ийм боломж нээлттэй байгаа. Батцорг одоо иргэн Батцоргт бид одоо өөр жишээлбэл үйлчлэг ажиллагаа явуулж болох одоо аюулгүй ийм газруудын талаар бол манай газрын албаны хуулиар санал солилцож байгаа. Гэхдээ бол мэдээж одоогоор ямар нэгэн нэгдсэн санал зөвлөлд хүрээгүй. Өөр байр шил дээр газар олгох өгнө гэсэн. Яг уг нь бол яг энэ захирамжийн нуур албатан болгох шүү дээ. Гэхдээ албатан болгох ч гэсэн бид аль болохоор одоо нөгөө компани өмчийн эзэнтэй ойлголцчвал илүү сайн. Мэдээж одоо тэгвэл аль нь одоо хохирлгүй тэгээд ингэж нийтийн эрх ашигыг хангахын төлөө байгаа учраас санал нийлээд шийдвэл аль нь уг нь бол мэдээж сэтгэл амар. Дээр нь нэмээд одоо нийтийн эрх ашиг хангагдаад ингэ явах юм.